Дараагийн мэдээ. За Батхааны байлдан дагуултын талаар өгүүлэх 1242 өрөндийн босгон дээр уран сайхны кино нээлттэй. Тус киног Монгол, Унгар, Англи, Австрали уран бүтээлчид хамтран бүтээснээс гадна гол дүрүүдэд монгол жүжигчид хойлоо үдийн одод тогложээ. Батхан Чингис хааны ач хүү бөгөөд 1208 онд Чингис хааны ууган хүү Зүчийн 2 дахь хүү олон мэндэлжээ. Монголын нөлөө бүхий удирдагч хөх ордыг үүсгэн байгуулагч тэрээр Европ руу хийсэн Монголын эзэнт гүрний байлдан дагуултыг удирдсанараа Монголын бус таадаас өрн дахинд илүү алтарсан. Энэ аян дайныг түүхэнд Ахмад хүүдийн дайн гэж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл 1242 өрнөндийн босгон дээр уран сайхны киноны Батхааны дүрд соёлын тэргүүний ажилтан жүжигчин болц тогсон байна. Батхааны ролд тэнцсэн энэ бол маш том хөв заяа. Би маш их баярлсан. Тэгээд энэ Унгар улсад зураг авалтанд болсон 3 сарын хугацаатай байсан. Тэгээ 3 сарын хугацаанд маш чадварлаг жүжигчтэй хамтарч энэ кинонд тоглосон. Миний дүрийг эвж босголцож өгсөн. Тэгээ өнөөдөр тэгээд хамтар тоглосон бүх жүжигчтэй баярлаа. Та нар ундаг байсан шүү гэж хэлье. Тэгээ ерөнхийдөө 3 сарын хугацаанд тэгээд Батхаанаар л амьсгалсан да. За энэ киноны нэг онцлог нь юу гэхээр монголчууд 36 хүн очсон. Энд одоо каскадиорууд байна, морин каскадиорууд байна, тийм ээ. 20-од хүн байна. За продюсертайгаа явж гин. Дээр нь гол дүрийн жүжигчин монгол жүжигчин байна. Монгол жүжигчин байна. Монгол хэлээрээ ярьж гин. За түүхэн баатрууд байна, уран сайхны баатрууд байна. Бүгдээрээ сайхан монгол хэлээрээ ярьж байна. Энэ бол Монголын түүхэнд Ахмад хүүдийн аян дан гэж тэмдэглэгддэг. Баруун зүгийг дайлсан том аян даны тухай сэдвээр одоо тэндээс сэдвлэж хийсэн уран сайхны кино. Гэхдээ Монголын түүхийг энэ дээр айл болох зөвдөл басна. Гэхдээ ер нь ахуй байдлын дүрслэл дээр Монгол талын түүхийн зөвлөх, Монгол талын продюсерууд их анхаарч ажилласан. Тэрнээс бол энэ түүхийн үндсэн зохиол нь бол Унгарт байдаг. Барууны хаалган дээр бүр нэлээд дээрийн жүжигэн зохиол байхгүй. Харин киноны Монгол талын хөрөнгө оруулагчаар Монгол Сат Networks компани ажиллажээ. Энэ бол 4 орны хамтарсан бүтээл те. Энэ гадны кинонд тэр тусмаа одоо Монголын түүхийг, дэлхийн түүхийг Монголын түүх гэдэг. Тэгээ Монголын одоо Чингис хааны ач хүү Батхааны тухай кинонд Монголын жүжигчид бүх өөрийнхөө алдарт баатрууд хаадынхаа дүр тоглож байгаа. Энэ их том кинонд одоо түүхээс урсгал үүднээс ч юм уу хөрөнгө оруулалт хийсэн юм аа. Тус киног бүтээх ажил 3 орчим жилийн өмнө эхэлж өнөөдөр үзэгчдийн хүртэл болоод байгаамаа. Үүнээс өмнө Унгарт нээлттэй хийсэн олон үзэгчийн талархлыг хүлээжээ. 1242 өрөндийн босгон дээр уран сайхны кино бүх кино театраар гарч байна.